Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань шин сарын цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Гэр бүлийн радиогийн 1-р студид сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мисо ажиллаж байгаа. Тэгж байна. За өнөөдөр бас гоё сэдвээр ярилцсан. Гоё сэдв гिचжээ тий. Хүсэн хүлээсэн 12 сар гарсан байна. Тэгээд шинэ хүн сууж байна. Харин тий. Цаашаа юу манайхан цоо шинхэн хүн анзаарч байна. Цоо шинэ хүнийг харахыг хүсвэл та бүхэн Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжээр нэвтрүүлгээ дүрстэйгээр үзэх боломжтой. 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн онцөг болон бүрээ сонсох боломжтой. За тэгээд цаашлах юм бол мэдээж 104.5 84.5 гэсэн радио долгионоор та биднийг сонсож байгаа. Бидэнтэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Шинхэн хүнээ хэрэгт орлож орж хараарай. За ямар тохиолдолд хайртай гэж бодож байсан хүнээсээ харилцаагаа таслах хэрэгтэй вэ гэдэг сэдвийг ярина. За тэгээд одоо нийгмийн маань одоо тий давлага юу болоод байгаа вэ? Тий маш олон одоо зүйлүүд өрнөд байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг эмэгтэйчүүдтэй мэдээлэл болох дөнгөж магадгүй харилцаа үүсгэж байгаа, үерхэж байгаа бас охид залуустай ч гэсэн мэдээлэл болох үүднээс энэ сэдвийг ярих гэж байна. Тэгээ 12 сар мэдээж хайрын сар. Тэгэхээр хайртай гэж та бас эндүр чандуураад яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ сэдвээр гэрэлтэн ярина. Тэрнээс өмнө бидэнтэй хамтран ажиллаж байгаа, биднийг дэмжин ажиллаж байгаа хоёр байгууллага байна. За хамгийн ихний байгууллага маань болохоор Мам доктор. Ээж та бас үр хүүхдтэй гэр бүлтэй урьдчилан сэргийлэх хэмжин юм аа гэд хамгийн гол нь урьдчилан сэргийлэх гэдгийг бүр онцгойлоод байгаа. Тэгэнгүүт цэцэрлэг сургуулийн багш нар энэ дээр бүр нэгтцэн. За яаж нэгдэж болох вэ гэх юм бол миний өмнө байгаа энэ багц одоо 11 бүтээгдэхүүн 7 төрлийн 11 бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ багцыг цэцэрлэгээрээ авах юм бол ангаараа ингээд эрүүл байх боломжтой гэж байгаа. Тэгээд 200 биш цэцэрлэгийнх нь болохоор багц маань болохоор тухайн ангийн 2 сарын хэрэглээ. Тийм 2 сарын хэрэглээ. За цэцэрлэгийн багц нь болохоор 330-аас 300 болоод хямдарсан байгаа. Тэнгүүт энэ 2 сарын хэрэглээ гэл бод тий. Тэнгүүт эхлээд одоо оронгууд одоо содтой усаар ам зайлна гэдэг бол яг ийм тий жамц давстай ингээд ургамалтай усаар амын зайлаад өгчнө. За өдөр унтахт нь одоо уушигны юм нөгөө нэг гिचтэй наалтыг 7 хоногт хэдэн ч удаа энэ тавиад өгчнө тий. За тэгээд энэ шаврын маскыг хүүхдүүдийн хоолон дээр тавиад өгөхөд одоо хоолойных нь өвчнийг ангаачихна гэдэг ч юм уу. Ваны зэхмэлийг болохоор унтахт нь ингээд бүгдийг хөлийн дүрээд дулаан хөнжилтэн сайхан үлгээдээд унтуулчихна. Ингээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх боломжтой байна. Захиалгын утас 72 27 22 25 байгаа шүү. Уламжлалт ангаах ухаанаар гэр бүл хайртай дотны хүмүүсээ ангаацгаая. Мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Чуда Монголд компани маань ажиллаж байгаа. Чуда мэдрэмжээ хуваалцъя гэсэн уриатаагаар бидэнтэй нэгдэж байна. Тэгэхээр Чудагийн хувьд гэх юм бол ер нь сүүн бүтээгдэхүүн гэхээр танд хамгийн түрүүнд юу ашигтай зүйлүүд нь юу бодогдож байна? Хамгийн түрүүнд монголчууд бол нөгөө ашигтай бактери бол сүүн бүтээгдэхүүнд байдгаа гэдэг чинь нөгөө пробиотик, пребиотик гэж яг зөв. За тэгвэл би яг 5 ашигтай зүйлийг хэлье. Мэдээж үүнээс олон байгаа. За энэ донд юу вэ гэхээр пребиотик ач холбогдол буюу яг нөгөө ашигтай бактерийн талаарх яриануд орж ирж байгаа. Йогурт нь ашигтай бактери агуулдаг бөгөөд энэ нь гизний микрофлорыг тэнцвэржүүлж хоол боловсруулах үйл ажиллагаанд бол дэмжлэг үзүүлдэг байх нь. За тэгээд лактозыг хялбар шингээх тусалдаг. Хоол шингээхэд хоолыг сайн шингээх. За богино хэмжээний тэжээллэг ундаа. За тэгээд тэжээллэг илчлэг байх нь шүү дээ. Ер нь бол нэг үлийн хэлхэн дээрээ нэг тараг уугаад за эсвэл нэг өсөөд хоолны дэглэм барьж байгаа хүмүүс өсөөд байвал нэг тараг уучвал гэл ингээл ярьдаг. Тэгэхээр тараг төдий чинээний тэжээллэг байх нэ гэсэн үг байх нь үл даачдаг. Үл дааж байна гэсэн. За тэгээд мэдээж дархлаа дэмжих гэдэг бол хамгийн номер 1 нь. Нөгөө ашигтай бактери нь бий болчихж байгаа юм чинь дархлааг дэмжиж байгаа. За цаашлаад бүх ясны эрүүл мэндэд ашиг тустай. Тийш. Бүх ясны эрүүл мэндэд ашиг тустай. Кальц байна, Д байна гэл тий. За энэ бүх бүтээгдэхүүнүүдийг багтаасан бэлгийн багцыг Чуда Монголынхан маань гаргасан байгаа. Бэлгийн багц маань 2 төрлөөр худалдаанд гаргасан. За багц 1, багц 2 гэсэн 2 төрөлтэй байгаа. 10 бэлэгтэй 1 бэлэг өнгөө гэсэн. За эхний багц нь бол 21600 төгрөг болвол хоёр дахь багц нь 18800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Чуда Монголд гээд Facebook пэйжээр нь орох юм бол илүү дэлгэрэнгүй мэдээл байгаа. Багцны дотор нь юу орсон байна? Ямар бүтээгдэхүүн байна? За мөн багцаас гадна хаанаас
ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж болох вэ гэдэг мэдээлэл нь дэлгэрэнгүйгээр байгаа гэсэн үг. Мэдээж та бүхэн захиалж авахыг хүсэх юм бол дэлгэцэн доор гарч байгаа утсаар нь холбогдоод захиалаад авах боломжтой шүү гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33. Чуда Монголынхандаа баярлалаа. За өнөөдрийн маань сэдв болохоор ойрын хугацаанд нийгмийг одоо нэлээд онцлогж байгаа тий нэлээд одоо олон одоо даалт байсан зүйлүүд ил гарч байгаа. Тэгээд сэдв байна. Хэрвээ одоо хайртай хүн чинь тий ямар өгүүлдэл харуулад авах юм бол тэр хүнээс холдох шаардлагатай вэ. За энэ дээр ингээд мэдээж одоо гэр бүл болоод босныхаа дараа сал гэдэг зүйлийг бас илмээргүй л байгаа юм тий. Үнэхээр таны бие махбодод амь насанд аюултай хүчирхийлэл үйлдэж явах юм бол одоо салхаас айхавдэ гэдэг зөвлөгөөг олгодог. Бусад үед бол болж игэл одоо ойлголцоорой болж өгөөд би бинээ таньж мэдээрээ болж өгвөл тэр буруу үйлдэлүүдээс хол байгаарэ гэдгийг бол мэдээж гэрэлтэн уриална. За тэгээд аюун олон юм одоо юунууд байгаа л да тий төрөл юу гэдэг тий олон юм зүйлсүүд байгаа. Тэгээд яг нэг юм жишээ байна. Би ингээд нөхөртөө туслаад байдаг тий өөрчлөгдөн гэж бодсон. Гэхдээ тэгэнгүүт яасан гэсэн чинь нөхрийн хувьд бол доктортой ажилгүй, ажил төрөл хийдэггүй, санхүүгийн хувьд одоо юу гэдэг нь эхнэрээсээ бүрэн дүүрэн хамааралтай. Тэгэл эхнэртэй болохоор дараа нь болно. Би чамд тохирох хүн чинь болно. Тий би нэг ажил төрөлтэй болно гэсээр байгаа л нөгөө нэг эмэгтэй тий ингээд нөгөө нэг аргалж явсаар байгаа л амьдраад байдаг. Эмэгтэй нөгөө талдаа өөрөө явсаар галзаа нэрээ тийм болно. Би ингээд хань ажилдээ туслуул ингүүл тэгүүл гэж яваад нэг юм аврагчийн дүрд орцсон тий. Тэгээд явхаар чин сүултээ тэр чин нөгөө амьдрал биш болно үсттэй. Одоо юу гэдгийг хин нэгэндээ мэдээж туслах нь одоо хайр. Гэхдээ ийм байдлаар туслах нь хайр биш юм аа гэл ингээл хүмүүс яриад идэг. Ийм жишээн дээр чи юу гэж бодож байна? Энэ жишээн дээр бол би бас л сөрөг байр суурьтай байна л да. Ягаад гэвэл ер нь ийм байдаг нийгэмдэр. Эрэгтэйч бэ, эмэгтэйч бэ, хүчтэй нь мундаг гэж боддог. Яг тийм. За тэр турсмаа хүчтэй гэдэг үг чинь хинт зөгтөгөө гэвэл хүчрэхэг эрх хүнд зөгтөг штэ. Тэрнээсээ хүчрэхэг эмхтэй гэвэл яг гой сонсогдож гин үү? Яг гой харагдах уу гэдэг бас нэг эргэлзээтэй. Тэгэхээр хүчтэй гэдэг үг бас эмхтэй хүнд тохирохгүй үг. Нөгөө тохирохгүй гэдэгтэй гэж бодогдоод байдаг надад болоо. За эрх хүн буюу гэрийн эзнийхэн дэргээд хань ижлийнхэн дэргээд эмхтэй хүн бүхнийг чаддаг байгаад ах юм бол хань ижлэр яах юм бэ? Тэр амьдралд тохиолдож байгаа бүх зүйлийг хамтдаа ингэж хийх гэж арга бэлэг болох гэж гэр дотор эрэгтэй эмэгтэй хоёр хүн байгаад байгаа зү. Гэтэл тэр хүчний ажлуудыг эрэгтэй хүн хийгээд за гэр доторх өөр юу гэдэг имхэлж цэгцлэх нарийн чимхлүүр ажлуудыг эмэгтэй хүн хийгээд ч гэдэм үү үүнтэй ажил ингэж явж байгаа боловч яг бодит байдал дээр эмэгтэй хүн чиста хүчрэг байгаа шүү ханаа чиста болж шүү би яхав дээ тэгж жагаад ажил олоод хий чинь чиста нуруунд дээр үрж байгаа шүү гэл ингээл цаасан малгай өмсгöd яваадах юм бол нөгөө эмэгтэй гэдэг яг тэр нэг уян налархаа байдал нь алдагдаад нөгөө хүчрэг иршүүд байдал нь давмгаалаад ирэхлээр эр хүний байр суурь ч гэсэндээ унцдаг. Тийм учраас яг энэ үг бол эмэгтэй хүнд би бол зөгтөггүй гэж боддог. Эмэгтэй хүнийг хүчрэг байлгах шаардлага байхгүй шүү дээ. Эмэгтэй хүн аз жаргалтай байх хэрэгтэй байхгүй юу? Аз жаргалтай байна гэдэг нь яг нөгөө нэг эрэгтэй хүн хамаг ямыг нь хийгээл эмэгтэй хүн жаргаад сууна гэсэн үг биш байхгүй юу? Мэдээж тэнд чинь дотроо ингээ ярилцаад хамаг зүйлүүдээ хийж байгаа. Хамгийн гол нь нуруунд дээр бүх зүйлийг үүрсэн эмэгтэй хүн болгон хүчрэг харагдаж байгаа гэсэн үг бас биш. За тэр дотор чин нөхөртөө туслаад ингээ нөхөртөө хань бараатай байгаад явж байгаа эмэгтэй ч гэсэндээ хүчрэхэг эмэгтэй л харагдаж байгаа. Тийм учраас яг л бодит байдал дээр бүх ачааг эмэгтэй хүнийх нь нуруунд дээр үүрүүлээд явуулна гэдэг бол өөрөө ч байр суурь алдна, эмэгтэй хүнд ч гэсэндээ нэр төрөө алдна гэж би бол эрчүүдийг боддог штеп. Тийм учраас эрэгтэй хүн дэрэгдэн байгаа л эмэгтэй хүн хүчрэхэг байх шаардлага байхгүй. За тэгэхээр ийм байх нь байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маш олноор тэгвэл те яг ийм байдлаар амьдралыг үүрч яваад нөгөө талд нь одоо те нөгөө нөмөрт нь одоо бараг л ээжээрээ тижээлэх юм шиг суувал энэ бол жинхэнэ хосын харилцаа биш шүү дээ те. Олон кейс байгаа. Тэгэхээр манай бүсгүүчүүд те гэр бүлийн радиотой хамт одоо яг гэрэлтмийг сонсож байгаа сонсогч та бас комент зэгт бичээсэй гэж хүсэж байна. Ямар одоо харилцаатай байгаад байвал хайртай гэж бодож исэн хүнээсээ бид нар холдох хэрэгтэй байд юм бэ. Тэгээ ямар харилцаа яг үнэхээр энэ гэр бүл дотны ойр дотны хүмүүсийн харилцаанд байхгүй байх хэрэгтэй юм бэ гэдгийг бичээд аваад ирээсэй гэж урьж байна. Тэгээ бас нэг жишээ байгаа. Гэхдээ тэр хөгжилтэй яг нөгөө манай сэдвтэй ч бас холбоотой биш. Гэхдээ яг холбоотой ч гэж магадгүй. За дуугаа гарсан. Тэгээ нөгөө зам хөгжилтэй байсан учраас нөхөр дунд хүүхдээ аваа яваад өгсөн. Тэгээ би болохоор баг том хоёрыгоо ингээд машиндаа суулгаад ингээд явж байгаа байхгүй. Тэгээ туслангаас явсан учраас яг харахгүй нөгөө хоёр машинтайгаа явах учраас ингээд нөгөө авар тойндоо ороо явчихсан шүү дээ. Тэнгүүт ард нь баг цагийн дараа хөдөлсөн манай дуугаа хагарчихгүй юу?
Тэгээд тэгэхээр чин би чин дугуй хийлж мэлж чадахгүй шүү дээ. Тэр чин дугуй яах вэ ийхүүгээ чи яаж чадахгүй. 100 байсан бол учраа олно гэхсэн үйл болохоор чин бүр хэцүү. За тэгээд энэ хооронд чин ингээл дуу мууг янзлал нөхрийн найз нэрэл ойрхон байсан учраас янзлал би нэг дугуй засварчин дээр очиваа. Тэгсэн дугуй засварчин ингээл юм янзлж байна. Энэ чи ингэж үйл болсон учраас ингэдэг байгаа шүү гэдэг. Тэгээд эмгтээчүүд та нар айгүй сонин. Тэгэл гэт бүх юмаа л ингээл биднэрээр хийлгчих гээд ахын манай ихнэр хөдөө эд юм аа. Тэгсэн чи өчтөр над руу залгаж байна. Энэ машин дээр чи юм улаан чек асчаад энэ яах юм гэж залгаж яах юм. Би одоо тэгээд юу гэж хариулах вэ гэхээр би тэгж хэлэхгүй. Тань руу залгаж байгаад нь тайранд баярлах хэрэгтэй юм шүү. Хэрвээ тань руу биш өөр хүн рүү залгаад танаас асуух зүйлгүй болчвол яах вэ? Бид хэд чин танараас асуухгүй яах юм? Бидний хувьд та нар чин бүхнийг мэдчих чадахгүй юу? Тийм учраас танараас л асуухгүй өөр хинээс асуух юм. Танаас асуухгүй өөр хин нэгнээс асуудаг болчвол яах юм гэж хэлсэн. Нэрэж тийм юм уу? Тэгэхээр би хардаал хинээс юу асууч юу? Яагаад энэ залахгүй нэ гэдээ ах юм болов уу гэж хэлсэн. Тэгээ түүнтэй ижилхэн энэ бас нэг хайр хэл болоо явчих байхгүй юу? Нэг чи мундаг шүү. Чи миний мэдих одоо дугуй засварчин дундаас хамгийн мундаг дугуй засварчин гэж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд одоо эмэгтэйчүүд бол машиныг баг мэдчихгүй тий зүгээр унаад явж байгаа тий тэгвэл ялтчгүй нөхрөөсөө л асуухаас аргагүй үстэй энэ ингээд тэгээд энэ болохгүй байна баг нөгөө нэг урсгал засварыг нь тий шаардлагатай зүйлүүдийг нь нөхөр хийж өгөхгүй л бол тэгэл баг унтартал тэгэл асахгүй унах байх баг тий тэгэхээр тэрийг одоо хэлж өгөөл баг хэрэгтэй хүн нь байсан тэр шүү дээ тэгээд яг тэгж хэлсэн чинь нөгөө ах чинь нэрэж тийм билүү гэж бодож байгаа байхгүй. Тэгэд зарим тохиолдолд ингээд үглээд байна, ингээд байна гэд ингэж байгаа нь магадгүй ингээд өөрөөсөө түлхээд байгаа мэдрэмжийг авч иж магадгүй. Харин эргээр бодвол бас нэг арай өөр. Нэрээ надаас өөр өглөх хүнтэй олчвол бас яах юм бэ те. Өөр хэнийг өглөдөг болсон те. Энэ мэдрэмжийг авчих юм бол тэр хүнд бас үглэлт нь гоёч санагдаж магадгүй болох гэдэг байхгүй юу. Тэгээ тэр үглээд байна гэдэг дэр ингээл эмэгтэйчүүд үглдэг гэл ингээл гомдлоод идэг тий. Тэгээ тэр нэг үглээд байгаа чинь хөрхий бас ингээд сэтгэл тавиад байгаа хэрэг шүү дээ. Харин одоо үглэж байхдаа дандаа шүүмжилдэг. Дандаа буруутгадаг. Тэгээ тийм байвал айгүй хэцүү үстэй. Бас нэг юм жишээ байсан байхгүй юу. Надад хайртай гэдэг хэрнээ намайг дандаа л ингээл үгүйсгээд идэг тий. Намайг хинч биш болгоод идэг. Тэгэл тэрийг болохоор ингээд бас айгүй залтчин аргаар хэрэгэлдэг гэж байгаа байхгүй юу. Гадны хүмүүсийн хажууд гадуур явж байхдаа тийм үйлдэлээ харуулдаг. Тэгэл аюу халамжтай гоё нөхөр тий. Харин хоёулаа байхдаа чи намайг ингээ уурлуулад идэг. Чи ингээд ийм юмыг ингэж хийж чаддаггүй. Чи ийм юмыг ингэдэг гэл тий. Эхнэрээ дандаа ингэдэг. Энэ хэмлэлт байгаад ах юм бол тий ерөнхийдөө хайртай гэж хэлж байгаа ч гэсэн нөгөө хүнээ нөгөө хүлээж авч чадахгүй байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө хүнээ юм тамлаад хайрлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл эсэргээрээ ингээ явсараад нөгөө нэг буруутгуулаад байгаа эхнэр нь дандаа нэг юм буруутай юм шиг, дандаа сул дорой юм шиг, дандаа бүхнийг буруу хийдэг юм шиг. Бараг нөхөр уурлал эхнэр л ямар нэг юм хийцэн. Тэгээд уурлж байгаа. Би л нэг буруу юм иччтэй яасан юм бол гэл. Дандаа юм нөө гим зэмийг өөр дээр үүрээд идэг. Ийм харилцааг бол би байхсгүй л гэж боддог. Тийм. Энэ хэрвээ хайртай хүн чинь ингэж ах юм бол тусмаа тэр хүнийг улам их тарчлаа. Магадгүй тэсэлэн, твчээлэн намайг ямар нэгэн байдлаар араа өврөөр тавьсан байгаа ш. Хөрөнгө мөнгөөр дутаацсан байгаа ш. Дулаан гэр дац жаргалтай байгаад байна те. За яах вэ? Энэ бол нэг их юм ш. Намайг ингээд өөдөн татах гэж, намайг нэг гоё болох гэж хэлж байгаа гэж ихэндээ боддог боловч цаашлах тусмаа энэ нь үнэхээр зүгээр нэг шалтак болоод хувирчихсан ийм тохиолдол маш олон байгаад идэг штеп. Тэгэд хэрвээ хажуудах нь байнга ингээ химлээл чи болохгүй юм чи бүтэхгүй байна гэдэг юм бол өөрөө ч гэсэндээ хизээч болж бүтэж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Яг үнэ. Хажуудах найз нөхд нь болоод байна штеп. Аваадаа гэж байгаа боловч дотроо байнга л би бүтэхгүй байгаадаа болохгүй байгаадаа л гэдэг мэдрэмж юм. Ягаад гэвэл хоногийн 24 цаг унтахтаа хүртэл хамтдаа, сэрэгтээ хүртэл хамтдаа байдаг хүнээсээ тийм үг сонсоод тахаар ямар ч юм ихтэй айтайхан байж чадахгүй шүү дээ. Тийш. Тэгэхээр хамгийн гол нь за ингээд нөгөө гадаад гоо сайхан маяхан гэдэг. Дотроос хүн гэрэлтэж чадахгүй бол 1000 гадаад гоо сайхантай өчнөө тэрбум төгрөг зарцуулсан ч гэсэндээ гэрэлтэж чадахгүй. Яг үнэ. Яагаад гэвэл аз жаргалтай эмэгтэй л гэрэлтэж чаддаг шүү дээ. Тийм шүү дээ. За битээр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр явж байгаа учраас жоохон эмэгтэй тал руу ярьж байгаа шүү те. Тэгээ магадгүй тий одоо хамт сонсож байгаа эрэгтэй сонсогч байж болно те. Тэгэхээр та бас бичээрэй. Яг эмэгтэйчүүдээс ямар харилцааны тийм буруу зүйлүүд гарч ирэхээр ингээд хэцүү байдаг бай те. Энэ хайргуу гэдгийг нь мэдрээд байдаг. Хайргуу гэдгийг нь мэдэрдэг бай. Магадгүй ингээд орхиод явахыг ингэж боддог бай те. Зарим зүйлүүдээс бол шууд
хаяад ив орхиод ив хурдхан одоо эрүүл мэнд амь насаа хамгаал гэдэг зүйлийг бол өгдөг шүү дээ. Одоо сүүлийн үед бол яалтчгүй нөгөө хүчирхийллийн одоо кейсүүд маш их тэгээд маш ихээр нөгөө ил тод болж байгаа тий. Одоо ерөөсөө л сошиал дээр л ингэж тавихгүй бол энэ зүйл ингээд нуугдмал болоод байна. Цагдаа дээр очиод ч одоо энэ ингээд шийдэхгүй байна гэдэг зүйлийг эмэгтэйчүүд илүүтэй гарч ирээд байгаа учраас өнөөдөр бид яраас 12 сар хайрын сар 12 сараас нэг талтай гоё яг 12 сарын сүүлээр бол гэр бүлэрээ гоё баярлдаг тий хүмүүс хүүхдүүд огтлон хүлээдэг сар. Тэгэхээр тэрнээс өмнө би нэгээ тий магадгүй тийм үйл хийж байгаа бол болоод гоё хайраа илэрхийлээд амьдраасаа гэж хэсэд энийг яриад байгаа юм. Тэгэхээр гэрэлтмийн одоо доор манайхан бас бичээсээ ороод ирээсэй гэж урьж байна. Тэгээ бүсгүүчүүд маань одоо зөвхөн бүсгүүчүүд маань ч гэхгүй тий одоо сонсогч та бичээд ороод ирээрэй. Ямар харилцаа гэр бүлд хортой вэ? Тэр хортой харилцааг байлгах байхын тулд та юу хийж байгаа вэ? Энэ хоёр асуултанд хариулаад биччихэд болно шүү. Ааха. Яг гэрэлтмийн эмэгтэйчүүдийн хөтөлгөөсөө өмнө хосуудын хайрын үүрэг нэвтрүүлгийг хөтэлдэг байхад яг нэг юм жишээ гарч ирж байсан. Яг л нөгөө нэг бие биендээ хайргүй байх энэ талын зүйлүүдийг ямар нөхцөлд одоо хосоосоо ингээд жоохон хүндэрдэг вэ? Ямар нөхцөлд ингээд орхин явсан ч гэсэндээ бэлэн болдог вэ гэдэг бас сэдвээр ярьж хахад ирчүүд давмгаалж юу гэжсэн бэхлээр хүндлэл байхгүй газар ирэх хүн яавч тогтож чаддгүй маа гэсэн байсан. Тэгэхээр ирчүүдийн хувьд хүндлэл байхгүй газар юу юм бэ? Тий тогтож чаддгүй болвол эмэгтэйчүүд хаана тогтож чаддгүй вэ? Эмэгтэйчүүд хүндлэлгүй байсан ч гэсэндээ тогтоод ах уу? Айцгүй аюулгүй тийм газар л байхыг хүсэж шин. Айцтай байвал тэгэл юун тэнд байх тий. Тэгээ харин сүүлийн үед гарч байгаа жишээнүүд дээр ярихад бол бас хүмүүс тэгээд ингэж дээрлхүүлэн, доромжлуулан, хүчирхийлэлд өртөн барин байж ингээл төрөөл, хамттай амьдрал, ингээл энэ олон жил ингээ байцсан бахын юугаа игээд идэм бэ гэдэг нэг постны дор нэг эрэгтэй бичсэн байсан байна. Би та нарыг ерөөсөй ойлгодгүй ингээд. Та энэ дээр юу гэж бодож байна? Ойлгохгүй юм. Тэгээ байгаад байгааг нь ойлгохгүй ингээ тий. Яагаад тэгээд ингээд үсэж үржээд байгаад байгаа юм бэ гэдэг яг энэ би комментиг харсан. Маш олон эмэгтэйчүүд бичсэн байхад ганцхан эрэхтэй тийм коммент бичсэн. Тэгээд доор нь маш олон ингээд reply хийгээд бичсэн байсан л та. Тэгээд гэхдээ би энд бол эмэгтэй хүнээс яг нөгөө хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхээ яг энэ дээр ажилладаг. Тэгээд нөгөө энэ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг гаргаж ирэх кейсүүд дээр маш их ажилладаг шүү дээ. Тэгээд бичсэн байсан. Саяхан яг хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 30 жилийн хувь болсон байв уу? Тэрэн дээр тэгсэн манад орж исэн саран чулуун гишүүн өөрөө яг анх хүчирхийлэлд өртөнгүүтээ юун дээр очиод хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгаалах газар байдсан байх гэж очиод тэндээс салж исэн тухайгаа бүр ингээд олон нийтэд нээлттэй бичсэн байхгүй. Би ингээд энэ байгууллагатай анх ингэж холбогдчихлоо. Тэ нөхөр маань ингээд зодтдог тий хайртай гэж байсан хүн маань тэгээ биний өдрөл юм аваа цухтаасаа ингээд эрт цухтаасандаа би бол ингээд их баяртай байдгаа гэд хүмүүс яагаад эрт цухтаадгүй юм бэ гэд тэн дээр нөгөө нэг сэтгэл зүйчт нь ярьжсэн л та тэгэхэд хэлжээсэ нөгөө найдаад идэг итгээд идэг тий нэгэнт гэр бүл болцсон юм чинь энэ хүн маань өөрчлөгдөх бах засрах бах. Тэгээд нөгөө нэг зогчоол араас нь уучлаарай миний буруу байсан юм аа гэл инхээр нөө уучлаад байдаг те тэгэнгүүт мэдээч нэг хүүхэдтэй хоёр хүүхэдтэй олчингууд одоо эмэгтэй хүн болгоно л тэгэж боддог үсттэй үр хүүхдүүдээ өнчин өрөөсөн амьдруулахгүй юмсан гэж боддог те тийм учраас хүүхдүүдийн төлөө за энийг төвччихье тэрийг төвччихье гэж явж итэл гэд он цаг өнгөрчдөг гэд ярьж байгаа байхгүй. Тэгэд энэ тэрэн дээр нь та нар битгий буруутгаач гэл задуулан нүдүүлэн барин тэнд ингээд яах гэж 20 жил 10 жил амьдэрсэн юм бэ гэл эмэгтэйчүүд өөртөө маш их хчих юм а тий. Яг үнэндээ эн чинь ингээд нэг юм амьдралын олон одоо асуудлууд олон үе шат тий. Тэгээд магадгүй нөгөө хүчирхийлж байгаа хүн дээр нь ч гэсэн маш тийм залжин арга одоо нарциссистууд чинь тэгдэг гэдэг байгаа шүү дээ тий. Зовоогоод байдаг зовоож ийн гэдгээ мэдж байгаа гэдэг байгаа. Гэхдээ тэндээс нь баг таашаал аваад идэг. Тэгснэ эргээд нөгөө өөрчлөлт хүсээд нөгөө бараг л хажуудалд нь асрагч нь хүүхэд төрүүлдэг хүн нь ингээд тийм хүн нь байхад хангалттай гэж боддог учраас эргээл нөгөө нэг залжин аргаар өөрчлөлт гойдаг. Тэнгүүт ингээд байгаад идэг. Тэнгүүт тэрийг одоо нийгмээрээ болохоор харахаар энэ одоо зодуулаад байгаад ах юм тий. Ингээл байгаад ах юм. Гэтэл тэр амьдрал донд нь сайхан ч байсан, сааран ч байсан. Гэхдээ эмэгтэйчүүд аюул олон зүйл дээр уучлж амьдрдаг гэж бичсэн байсан л да. Тэгээ ерөн тэгээ сэтгэл зүйч нар ч гэсэн бас тэгж ярьдаг л та. Энэ үйл явц чинь гинтл намайг зодлоо гэл тэнгүүд те 15 жилийн дараа гарч ирдэг юм аа. Энэ үйл явц ингээд дотор нь байж идэг. Үргэлжилж идэг юм аа гэд. Тэгээд нөгөө нарциссист одоо нөхөр нарциссист байлаа гэхэд эсэргээрээ нөгөө хамт амьдарч байгаа ихнэр нь бол нөгөө масохист буюу өөрийгөө хохирогч дүрд оруулаад амьдарч идэг юм байл л та. Бүр цаанаас нь нөгөө нөхөр чинь байнгын ингээд буруутгаал те байнгын шүмжлэл түрүүний ярьжсэн кейс шиг байгаадах юм бол бүр автоматар тийм дүрд орно. Тэгэхээр л бүр аимшигтай тий.
Тэг хүнийг бол яаж ч буруутгаа те чи энд зодуулан цохиулан ингийн байлаа гэж бас болохгүй. Гэхдээ болж ирэх юм бол битээр хилээд байгаа те. Хэрвээ л танд гар хүрсэн бол хэрвээ л таныг хүчрхийлж байгаа бол болж өгвөл эртгэн тассан зогсоо. Тэ бүр одоо тэр нь зогсохгүй байх юм бол одоо салхаас аргагүй шүү дээ. Тийм. Хүүхдүүдэд бодоод гэдэг үг маш их гарч ирдэг л дээ. Хүүхдүүдэд бодоод ингэсэн юм аа, хүүхдүүдэд бодоод тэгсэн юм аа гэд. Би нэг саяхан бас нэг уртаа пост уншиж ирсэн юм. Тэнд болохоор 25 настай нэг бүсгүй загтал бичсэн байсан байхгүй юу? Өөрийнхөө амьдралын талаар загтал бичээд ээжтэй талархснаа илэрхийлсэн байсан юм. Тэгээ тэр загтал дээр юу гэж гарсан бэ гэхээр хүчирхийлэл байсан бага насаа бичсэн байсан юм. Ахтайгаа ээжтэйгээ ингээд аавтайгаа амьдардаг байсан. Аав маад байнга ингэж одоо агсан согтуу тавьж зохиж зодож ээжийг минь ингэж ийм байдалд амьдруулдаг байсан. Тэгээ манай ээж бол цэцэрлэгийн багш байсан. Тэгээ би бол гэхдээ бас тиймэрхүү нөө зохиулж зодуулж байгаагүй. Харин миний оронд манай ахыг байнга ингэж зоддог байсан. Тэгээ одоо бол сүүлд ингээд аавыгаа орхиод ингээд явсан. Тэгээ тэрнээс хойш ингээ аз жаргалтай ингэж амьдарч байгаа. Тэгээ бага насныхан аль болох бага насны тэр дурсамжаа ингээ санахыг хүсдэггүй. Тэгээ хүмүүс болохоор хүүхдүүдэд бодоод гэж ярьдаг. Тэгвэл магадгүй энэ хүчирхийлэлттэй орчинд нь хүүхдүүд бид нэр илүү зовж байгаа гэдгийг мэддэг болов. Магадгүй ээж маань сүйд ухаарад за зовж байгаа юм байна да гэж бодоод салаад явсан байхаа, орхиод явсан байхаа. Тэрнээс биш ихэндээ болвол хүүхдүүдэд бодож гин гэж боддог байсан болоо сүүлд нь би хүүхдүүдэд бодоод салж гинэ гэдэг шийдвэр гаргасан байх. Тэр шийдвэрт нь би одоо ч гэсэндээ баярлалаа гэд одоо бол аль хэдийн ингээ магистраа хамгаалж байгаа юм мундаг болчихсон боловсралтай болчихсон. Тэгээд энэ өндөрлөг дээрээс өөрийнхөө амьдралыг бусад хүмүүст дэлгэж битсэн постыг уншиж исэн. Тэгээд тэр яхаарахгүй бас л нэгэн Монголын амьдрал харагдчихсэн л да. Яг гэрт холоос ээжтэйг ингээ хардаг гинэ. Гэрийнхэн яндангаар ингээ утаа гарч ивэл аав ирүүл байгаа юм байна. Гэрлүүгөө ороход одоо айтайхан байна те. Айгүй асуудал үүсэхгүй эрггүй юм байна гэж санаа амардаг байсан гинэ. За тэгэл яг тэр нэг байшингийнхан хашааны үзүүр дээрээс очиод ингээ харангууд гэрээс нь утаа гарахгүй болвол заав согт байгаа юм байна гэж боддог байсан гэсэн. Тэгээ энэ хүүхэд тийм байдалд хүртэл орж айцтай амьдрна гэдэг чинь хэцүү л. Тэгэхэд бол цэцэрлэгт явдаг байсан хүүхэд гэж байгаа байхгүй. Тэгээ цэцэрлэгт явдаг байсан хүүхэд ааваасаа айцтай өснө гэдэг бол маш аимшигтай асуудал. Уг нь бол эрэгтэй хүүхэд аавыгаа хараад би аав шиг хүн болж өснө гэж боддог гинэ. Харин эмэгтэй хүүхэд аавыгаа харангуйтаа би аав шиг хүнтэй сууна гэж өсдөг гин. Гэтэл тэр хамгаалалт нь байхгүй бол яах вэ? Эмэгтэй хүн бол мэдээж ханыхан дэргэд халамжлуулна, хайрлуулна, хамгаалуулна гэдэг бол тэд нар бүгдээрээ байхгүй болчихж байна гэсэн үг байхгүй юу? Энэ мэдрэмжийг авсан л болвол та ямар нэгэн зөрөгтэй шийдвэр гаргах хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Яг үнэн. Эхний ээлжинд одоо ярилцаад тэ хоорондоо яг чиний надад хандж байгаа эсвэл надад үзүүлж байгаа энэ үйлдэл чинь эсвэл надад хүчирхийлэл үзүүлж байгаа энэ зүйл чинь ийм байна. Тэ хоёлаа ийм зүйлийг дахин давтахгүй тулд юу хийх вэ гэд ухамсартай бол ярилцах хэрэгтэй тийм. Тэгээ ойлгохгүй тэрийг дахин давтаад байвал одоо яа гэх юм те одоо хэцүү шттэ. Тэгээд бас маш олон эмэгтэйчүүд тэгж ярьдаг шттэ тий. Анх бол ингээд би маш олон гоё хүсэл сонирхолтой байлаа тий. Найзуудтайгаа гоё хөгжим тоглоол тий. Найзуудтайгаа уулздаг нийгмийн маш идэвхтэй охин байлаа. Одоо өөрийн гэсэн авьяас хүсэл мөрөөдөлтөй байлаа. Тэгээд хайртай хүнтэйгээ таарсан, амьдарсан тий. Амьдраад хэлсэн чи удалгүй чиний энэ хийж байгаа зүйлүүд чинь шал дэмий хинт ч иргэхгүй тий. Хоосон цаг үрсэн зүйлсүүд чи надтай л ингээл байж байвал аз жаргалтай байна. Надад чамд ч тийм байна гэд маш олон харилцаанууд хөндөрсөн байдаг тий. Маш олон хүсэл мөрөөдлүүд тэнд унтарсан байж идэг. Маш олон одоо авьяас чадварууд тэнд мөхцөн байж идэг штэ тий. Ийм харилцааг одоо юу гэдгийг өөрөөсөө нөгөө хараат байлгаж байгаа тий. Миний л хажууд байж байвал тэгэнгүүтээ одоо эмэгтэй хүний хувьд ингээд маш олон тохиолддог кейсүүд юу вэ гэвэл нэлээд хүүхэдтэй болоод ирэнгүүт нөө чи арчаагүй авгаа чамд чаддаг юм юу гэдгийг чамд одоо хийдэг юм юу гэдгийг юу ч байхгүй би л энэ амьдралыг чинь босгон байгуулад би л ингээл та нарыг тижээгээд амьдарч байна гэдэг кейсүүд хүртэл маш их байгаад идэг. Хэрвээ ийм тохиолдол байх юм бол анханасаа л тий надад ч одоо нөхөрт ч юм уу тий аль алинд нь хүсэл мөрөөдөл авьяас чадвар тий зориг одоо бас найз нөхөд эсвэл одоо юу гэдэг чаддаг зүйлс байсан тий анханасаа байсан байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг ч гэсэн амьдралдаа хамтдаа биенийхээ тэр зүйлд магадгүй урам өгөх үедээ урам өгөөд хамтдаа нэг хоббитой болоод тий хамтдаа тэрийг цааш нь авч явах хэрэгтэй. Эсвэл нэг нэгнийхээ зорилгыг дэмжиж хамт юм ийсэн ч болох байхгүй. Гэтэл тэрийг ингээ унтраачдаг гинэ.
Тэгэнгүүт ингээд тийм тохиолдолд те унтран тэнд байх уу гэдэг бас шийдэл хэрэгтэй л юм шиг санагдаад байна. Хамгийн гол нь бас ярилцах хэрэгтэй. Шууд өө за хувцас аваад гарчих юм байна. Өө за намайг нэг зохицсон юм чинь би ингэчих юм байна ч гэдэг юм уу. Эсвэл надтай ингэж харьцаж байгаа юм чи би ингэчих юм байна гэдэг бодлоосоо төрүүлээд хосууд маш сайн ярилцаж явах хэрэгтэй. Эмэгтэй хүн нөгөө нэг маш сайн ярьдаг. Эрэгтэй хүн болохоор ярьж чадахгүй учраас яриагаараа ойлгуулж чаддгүй ингээд юу хэлэх гээд байгаагаа ингээд мэдрүүлж чаддгүй учраас ингээд асуудал зөрчилдөөн гараад идэг. Эмэгтэй хүн бүх юм ярьждаг учраас сайхан ярина шүү дээ. Тийм тэгээд болж байгаа бүтггүй бүх юм ярьдаг учраас энэ нь ч гэсэндээ эрэгтэй хүндээ жоохон дарамт болдог гэл ингээд тэгдэг штэ. Тэгвэл харилцан хоёр талаасаа ойлголцолтой ярил л да. Өдөр болгон ярьдаг хүмүүсийн хооронд ийм асуудал ер нь гарах нь харьцангуй бага байдаг. Ярихгүй хүмүүсийн дунд л асуудал их гардаг. За асуудал үүслээ яг түрүүний хэлсэнчлэн хоёулантай ярихгүй нэ тий. Ярихгүй байсараа байгаад ингээд зохиулж зодуулаад ч гэдэм үү хүчрхээлэлд өртөөл ингээд суугаал байна л да. Тэгэл тэнгүүд энийгээ байдаг асуудал мэтэл бодно штэ хин нэг штэ. Эрэгтэйч бэ, эмэгтэйч бэ байдаг л асуудал гэж бодчихно. Эн чинь болохгүй байна, эн чинь ийм байна, тийм байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо хэлэхгүй л бол зохиж болохгүй гэдгийг магадгүй мэдэхгүй суугаад байгаа хин нэг юм байж магадгүй штэ. Тийм штэ. Нөө багасаа магадгүй цохиулаад зодуулаад тасцсан тий. Байдаг л асуудал гэж яавал гэжтэй. Тэг ингэтгэл юм тэгэл инглээгээд одоо хүчээгүй л байна гэдэг ч юм уу тий. Тэгээд байвал бас хэцүү. Гэтэл магадгүй одоо эхнэр нөхрийнх нь хин нэгэн тийм зодон зохионтой гэр бүл төсөөгүй тий. Тэрийг нөгөөсдөө эвэртэй туулаа үдсэн мэт гайхаад үнэхэр хүнд хүлээж авал бас тэгэл тэрийг ч гэсэн одоо ойлгож бинээ мэдэрч ярилцгал хэрэгтэй байгаа байхгүй тий. Тийм штэ. Тий. За тэгээ манайхан комент бичиж юу? За манайхан комент бол бичээгүй. Харин зүрх дарсаар л зүрхээ дараад комент бичээрэй. Шеэрлээд тэгээ комент хийрээ тий. Дөнгөж сонсож эхэлж байгаа бол шеэрлж агаад магадгүй ажилтаа байвал дараа нь нөхөд сонсож болно шүү. Энэ бидний бас л эргэн тойронд болж байгаа хин нэг найз нөхдийнхэн дунд болж байгаа. За ингээд хин нэгэнд зөвлөд өгчих юмсан ингээд заримдаа бүсгүүчүүдийн амнаас болоод гэдэг юм уу нөгөө хитрүүлсэн их зөвлөгөөнөөс болоод айл гэрт асуудал их үүсэж байдаг тий. Салчих гэдэг юм уу те эсвэл за сүртэй штэ ч гэдэг юм уу иймэрхүү яг нэг талыг барьсан өөрт тохиолдоогүй хэрнээ тохиолдсон юм шиг бусдад зөвлөдөг зөвлөгөөнүүдээс болоод зарим нэгэн хүн зарим нэгэн айлч гэсэндээ хохирох тохиолдол байдаг. Тийм учраас би найз нөхөдтөө аль болох зөвлөхөөс татгалцдаг. Би харин зүгээр сонсож өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг асуудалтай байгаа зөвлөдүүдийн зүгээр сонсож өгөөд тийм үү за та хоёр ярилцаарай гэж хэлэх нь арай өөр болохоос ямар зэвүү юм бэ тэр чи одоо нэрээ зэрэгцээд муулаад ах юм бол эхнэрийн нөгөө дээрдүүлэх гээд байгаа сэтгэл санааг нь уламжлалт хүчтэйгээр дордуулах тал руугаа оруулцдаг. Тийм учраас аль болох найз нөхөдтэй нь эргэн тойрондтой ийм асуудал тулгарсан бол магадгүй та сонсоод өгөөрэй. Сонсож өгөхийг хүсэж байгаа сонсуулахыг хин нэгэнд ярихыг ч гэсэндээ хүсэж магадгүй аав ээжтэй яриул болохгүй байгаад идэг. Найз нөхөдтэй л ярмаар тохиолдлууд байдаг штеп. Тэгэд эргэн тойронд байгаа найзуудынхан жишээнүүдийг л хүмүүс их хардаг штеп. Ингэсэндээ тэгсэндээ гэл ингээл боддог. За миний эргэн тойронд ч гэсэндээ юм жишээнүүд байгаа. Яг тэр нь юу гэхээр зохид зотхоос гадна араар тавилтын бас жишээнүүдээ. Түүнээс болж энэ хүн надад хайргүй болсон гэдгийг мэдрээд амьдралаасаа ингээд явуулсан. За тэр амьдралаас өөрөө гараад явсан тохиолдлууд ч гэсэндээ маш их байдаг. Эмэгтэйчүүдийн кейсэнд гэх юм бол жишээнд гэх юм бол тэгэхээр энэ нь юу гэхээр ханилсан ханаа нөгөө амлалт байдаг штеп. Насан туршдаа үхэн өвгтлээ өвдсөн зовсон жаргалтай бүхий л үед дэргэд чинь хамтдаа байх болно гэдэг амлалт байдаг. Тэгээд энэ амлалтыг заавал хурим хийсэн хүмүүс биш ч гэсэндээ хамтдаа амьдрах гэж байгаа хүмүүс бие биендээ амлсан л байдаг штеп. Гэтэл замынхан дундаасаа буцаж гинэ гэдэг бол энэ хайргүйгийн шинжил хайртай байхаа болчлоо л гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэгэхээр энэ амьдралд чинь араар нь тавьчлаа гэсэн нөхцөлд бол яаж ч бодсон бас л хэцүү штеп. Тэгэхээр энд дахиад ярилцах асуудал гарч ирж байгаа гэсэн үг. Яг үнэн тий. Нөгөө арын замаар биш өврийн замаар явж гэртээ хараарэ гэдэг. Манай арын зам төгжрэлтэй шүү. Арын зам чинь төгжрэлтэй, аюултай, усалтай энэ. Төв зам чинь яаж хийж байгаа л гэртээ хүрдэг байхгүй юу? Төв зам чинь арын нөгөө нэг гудам удамны жижиг нарийнхан замаар явчих юм бол тэгээ төгжрээд их асуудлаас учиртай шүү. Тийм тий. Намайг ойлгохгүй байна. Эсвэл надад жоохон анхаарал халамж тавихгүй байна. Эсвэл юу гэдэг тий. Энэ хүнийг л биш болчихжээ. Эсвэл ингээл харангуутаа юу гэдгийг нийгмийн одоо нөө яриагаар өөстөө нэрэд ингэхгүй бололтгүй тийхгүй бололтгүй гэл хүмүүсийн тэр ярианд ингээл дорой ороод тэрийг нэг хийгээд үзчих юмсан гэж бодоол тийм одоо үйлдэлүүдийг одоо хэрвээ ухамсартай залуу нас биед хүрсэн за тэгээ дээрэс нь
одоо гэр бүл зохиоцсон байгаа хүмүүс бол одоо бодлоо гэхэд тэр бодлоо үйлдэл болгомоорг байгаа нь тий яагаад намайг ойлгохгүй байгаа юм бол яагаад ойрдоо юм хүнд юутан байгаа юм бол яагаад ингэж байгаа юм бол эсвэл яагаад энэ ихнэр чи үглээд гомдлоод байгаа юм бол гэдэг ч юм уу тий тиймэрхүү асуултуудыг асуугаад яавал бит хоёр өмнө нь байсан шигэ болох юм бэ гэдэг тэр нэг асуултуудыг бас асуугаад ярьдаг л байх юм бол хүчирхийлэлгүй одоо гэр бүл болт тий энэ нэг араар тавилт гэдэг зүйл байхгүй байх боломжтой байгаа байхгүй биш тий. Тэгэхээр ингээл юу гэдгийг нэг нэгнээсээ магадгүй даган дуурайгаад байна шүү дээ тий. Өө тэрийг ингээ хийцэн хүн амар баавартай баатар тий лаг ингээ хийгээд үзсэн зоригтой гэдэг ч юм уу чадж гин гээл тий. Тэрэнд нь ингээд би ч гэсэн чадъя үзье гэдэг ч юм уу тий. Нэг тийм зүйлүүд байна. Эсвэл асуудалгүй штэ яад тийс нуугаал хийцэн бахад нууц мэддэхгүй штэ гээл тий. Баригдчааг бол би ингээл явж л байдаг. Өө өстө нэрэ чадаал байдаг гэдэг тэр нэг үгэнд нь унаал тий. Өөр нь толгойгүй юм шиг амьдраад байвал тэгэл одоо өстө ямар ч үед нөгөө хүн уучлахгүй байх юм бол нөгөө хүнд мэддэгдэх юм бол тэгээд харилцаа тасархад бол өөрийнх нь л буруу болно шүү дээ. Ухамсартай хүн юм бол та энэ дээр ингээд анхаараач гэдэг тий. За тэгвэл нэвтрүүлэг төгсөх тийшээ хандж байгаа учраас тэгвэл аз жаргалтай байхын тулд ямар нэгэн байдлаар хайргүй болгохгүй тулд эмэгтэйчүүд бид өөрөөсөө юу хийж чадах вэ? Өөрөө тэр хосын харилцаагаа хэрхэн бат бөх байлгах алхмуудыг хийж болох вэ гэдэг тал дээр ярилцъя гэж бодож байна. Гоё яриагаар өндөрлөе. Мэдээж 12 сар бол хайр дөрөн гэр бүлийн сар гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгвэл яг энэ асуудлуудтай тулгараад байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар шийдэл гарцыг олж чадахгүй байгаа бол бид хоёр түрүүн маш олоодад дурдаад байгаа нөгөө ярилцах гэдэг байгаа шүү дээ тий. Тэгвэл яаж хизээ хаанаас ярианаасаа эхлэх үү? Яг яриагаа орой эхлэх үү? Өдөр эхлэх үү? Өглөө босоод эхлэх үү? Энэ мэдчлэн ярилцъя л да. Таны хувьд жишээлбэл хантайгаа яг хэрхэн ярилцдаг вэ? Хэрхэн хосын харилцаагаа бат бөх байлгадаг вэ? Ер нь бол нөгөө нэг түрүүнд эрэгтэйчүүд ярьдгүү гэдсэн тий. Нэг юм ярьж өгдөггүй шүү дээ. Ярилцъя гэл нөгөө нүүр тулаасаа ухаар ярихгүй цухтаагаал ядаргаатай юм адаргаатай ингээл тий. Тэнгүүд ингээд яг нэг тийм ярих орчин нөхцөлөх юм бол хоёулахнаа хамт явж байгаа үед ч юм айгу айтайхан байдаг шүү дээ. Хоёулахнаа хамт машинд явж байгаа, ийш тийшээ ажил хэмжүүлээ явж байгаа. Тэр үедээ тэгээд нөгөө нэг өстө энэ асуудал чинь би гомдсон гэхээс илүүтэй тий. Хоёлаа нэг ингэчжээвэл те тэгжээвэл те гэдэг нэг тийм энгийн яриа өрнүүлчихвэл айгу амар байгаад идэг. Тэгээ бүр ойлголцохгүй муудалцах юм бол чат ч шүү дээ. Энд дээр чинь би ингэж бодсон байхгүй юу? Тэрэн дээр чинь би тэгэж бодсон тийм байсан өгөөрэй. Тий. Одоо нөө урд нь олстой чи станерэ гэдгээс бол одоо болж игэл би ингэж бодсон. Надад ийм зүйл ингээд ойлгогдчихээн чи юу гэж бодсон бэ гэж арай нэг жоохон ярих гэж хичээдэг болж байгаа. Гэхдээ заримдаа чи гэж үзэн л те. Нэг тиймэрхүү тохиолдол айгу эвтэйхэн байгаад идэг. Тэрнээс ингээд тий. Гэртээ ингээд хүүхдүүдийн хажууд ч юм ингэчүүл ингээд нөхөд дуурахгүй эсвэл гүжүүдлээл те эсвэл уурлаад ч юм ингэнгүүт яг нэг тийм хоёлаа байгаа үйл айгу айтайх. Манай нөхөр битээр бол туршлага мэдээж танаас бага л да. Гэхдээ би яриулаад сургацсанараа илүү даваа талтай юм байна. Яриулаа сургацсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ манай нөхөрөөс дуугүй байхгүй юу? Тэгээд нэг чимээгүй ингээл тийм яг ингээл ажиллаа яадаг. Хүмүүс тэгдэж штэ гаднаас нь харахаас амар дуурч ятсан гэдэг. Их цантай гэдэг. Манай үнийг бас тэгдэг байсан байхгүй. Гэхдээ одоо ч гэсэн яг гадуур тэмэлээ гайх л да. Тэгээд би болохоор ажиллаа тарахтаа л нөхрлөөгөө яриад ингэсэн тийм болсон юм болоод ингээд тэгээд анх үерхдэг байхтаа л ингээл хамаг юм ярьдаг байсан. Тэгэл тэгэхээр нөгөө сонсоод байдаг маш сайн сонсдог байсан. Сайн сонсож авах юм шүү. Тэгээд юм ярихгүй тэгэхэд бит хоёр нөгөө нэг хүүхэдтэй байхад маргаа айгүй их гарна штэ. Тэгээд ингүүд сүүлд нь чи өөрөө ингэсэн учраас ингэсэн штэ ингээ хэлсэн. Тэгээд чи наадгаа тэр доор нь хэлэхгүй яасан. Яг тэгдэгтэй хэлэхгүй яасан тэр үед нь. Тэгээд ингэдэг байсан. Тэгээд банк чи ямар агаагаа хэл. Чи ямар агаагаа хэлэхгүй болохоор чи би ингээд уур хүрээд штэ гэд энийгээ банк илэрхийлээд байдаг болсноос хойш яг хоёр дахь хүүхдийн дараагаас ингээд маш их ярилцлага болсон. Одоо би ингээ ярмааргүй санагдчих хаад манай нөхөр ингэсэн тэгсэн ингээ ярьж байгаа жишээ нэ. Тэгээ бит хоёртой ижилхэн манай хүү бас яг тийм. Сургуулаасаа тарангууд за ээж тарчлаа би одоо хувцас өмсөж байна. Одоо би сургуулаасаа гараа явж байна. Ингэсэн өнөөдөр тэгсэн чинь манай ангийн хүүхэд тэгээд за тэгэл хаалгаар ороод ирсэн үрт нөгөө яриагаа шууд өргөжлүүлдэг. Тэгээ энэ нөгөө гэр бүлийн уур амьсгалд нөлөөлт юм байлээ. Аав ээж хоёр нь маш их юу ч хамаагүй яриад хийсэн хоолныхын талаар хүртэл яриад ахлаар хүүхдүүд нь хүртэл ярьдаг болоод хэлдэг юм байлээ. Ярьж эхэлж байгаа байхгүй тий. Ингээд ирэхлээр нөгөө хамаг юм ярьсан хосуудын хооронд маргах сэдв болтдог юм байлээ. Юу маргах юм бэ? Чи баас цэвэрлэв үжи жижигийг хуйраасаа хуйраалаг уу гэж маргах юм уу? Тэгээ маргах сэдв болтдог юм байлээ. Тийм учраас хосуудын бат бөх байх суурь нь бол би ярилцах гэдэгтээ бүр бат нийлсэн. Өмнө нь бол нэг жижиг сажиг жаахан алдаанууд гарч ирээл хоорондоо тэрийг ингээл
үлгэж аваал ингээл чи ингэсэн би тэгсэн гэдэг байсан бол одоо бол нөгөө тийм хэрэлдэх сэдв болтгоо байлцсан учраас бид хоёрт нөгөө ярьсны давуу тал нь тэгж гарч ирж байгаа гэсэн. Тэгээ цаашдаа ч гэсэндээ ярих бах. Яг нөгөө манай нөхрийн хийдэг ажил чинь улс төртэй холбоотой юм болохоор улс төр ярингууд чинь би нөгөөх нь ойлгох. Тийм ойлгохгүй ч гэсэндээ сонсож өгөх хэрэгтэй юм байлээ. Өөрөө ярьсан. Миний яриаг сонсчод ахад чинь тий би цаа гэд ингэдэг байсан. Үе байсан. Тэгээ одоо бол зөвхөн дуустал нь сонсоод тэгээ тэр чинь яана гэсэн үгийг ингээ нэг ойлгох гээд хичээгээд байхлаар тэр хүн ч гэсэндээ өөр зүйлүүдээ ярьж эхэлдэг болдог гэсэн үг. Тийм учраас аль болох ярихыг хичээгээрээ, хоорондоо ярилцахыг хичээгээрээ хүүхдүүдээ за нөхрөөч гэдэг юм уу манай нь ерөөсөө ярьдаггүй гэж сэтгэл зүйчид их аваачдаг гинэ. Яг нэг сэтгэл зүйчтэй ярьж байхад тэгсэн. За та гарч игэнгүүтээ нөхөртөө ч юм уу хүүхдтэй нь ярихад тэр хүүхэд нөхөр маш их зүйл ярьж байсан гинэ. Тэгээд хэлжсэн. Юм ярьдаггүй хүн гэж байдаггүй маа. За ярьдаггүй цөөн хэдэн тохиолдол байдгийн хэл ярианы бэрхшээлтэй. За өөрийгөө илэрхийлэх чадваргүй ч гэдэг юм уу те. Янз янзын нөө сэтгцийн өөрчлөлтөнд орсон ч гэдэг юм уу. Бусд хүн нь ярьдаг байхгүй юу? Дэмжин сонсох хэрэгтэй байх нь шүү дээ. Яриулж чаддаггүй л хүн гэж байдгийг гэж хэлжсэн. Тэгээд тэр бол бас үнэн юм шиг санагдсан. Тэгээд тийм учраас аль болох дуртай сэдвээр нь яриа өрнүүлээд үзээрэй. За тэгээд хүүхдүүдийнхэн дэргэд ярихад жоохон юу санагдаад байвал мэдээж яг баясаа хичээ хэлсэнчлэн машин дотор явж байхдаа хүнсээ цуглуулж байхдаа цуслан руугаа явж байхдаа агаарчлан гарах гэж байгаа ч даа ч гэдэм юм уу яриад үзээрэй. Тэгвэл ярианы төвшин илүү нөгөө ойлгомжтой болох бах. Илүү би бинийг ойлгож ирэх байх. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс чинь тэгээд идэг шүү дээ. Би үнэлэгдэхгүй байна. Тэгээ би сонсогдохгүй байна. Би ойлгогдохгүй байна. Би хүлээн зөвшөөрөхдөггүй байна гэдэг дээр л ингээд маш их өөрийгөө нөгөө нэг тэр хүн надад хайртай болов хайргүй болов гэдэг нэг эргэлзэн дээр явж байгаа учраас энэ нөгөө сонсоод өгөөч те ойлгоод өгөөч ойлгохын тулд ярилцах нь байна штэ сонсоод өгөөч те ойлгохын тулд тэр хүнийг сонсох нь байна штэ те тэгжиж энэ хүн юу гэсэж мөрөөддгийг ямар зорилготой юм те амьдралынхаа төлөө юуг төлөвлөж байгаа ингээл олон зүйлийг нь бид нэр ойлгох боломжтой ойлгочвол бид нэр үнэлэх боломжтой үнэлчвол бид нэр дэмжиж өгөх боломжтой дэмжчих юм бол бид нар ингээд цаашдаа бие биенээ хүлээн зөвшөөрөөд амьдрах боломжтой болж байгаа байхгүй. За тэгэхээр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр нь өнөөдөр яг энэ сэдвээр те ярьлаа. Мэдээж ямар сэдв байсан бэ гэвэл ямар тохиолдолд хайртай гэж бодож ийсэн тэр хүнээсээ харилцаагаа таслах хэрэгтэй байд юм бэ гэхээр энэ хүчирхийлэлтэй тохиолдолд л байна шүү дээ тий. За тэгээд энэ доор би шинэ ээжгээд зөв сэдв байна шүү гэсэн бол ажлын байрны зараас ярилцах маш чухал шүү гэсэн байна. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө гэрэлтний хоёлаа өндөрлөе. Тэрнээс өмнө ивент тэтгэгч хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа сайхан ярьж өгье тийм ээ. Хамтран ажиллагч байгууллагуудаа ярихаас гадна манай 12 дугаар сард бас нэгэн харь өргөөс маань тэмцээн уралдаан зарласан байгаа. Богино бичлэгийн уралдаан зарласан байгаа. За хайр дүүрэн гэр бүл гэр бүлийнхэн халуун дулаа уур амьсгалыг харуулсан 1 минут 30 секундын бичлэгээ та бүхэн илгээснээр 1 сая төгрөгийн азтан болох буюу ялагчлагдах боломжтой байгаа шүү. Тэгэд бусад 3 4 дугаар байрны шагналууд ч гэсэндээ байгаа учраас та бүхэн гэр бүлийн радиогийн пэйж хуудасаар зочилж агаад илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Харин гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань ивент тэтгэгчээр Чуда Монголд ажиллаж байгаа. За Чуда Монголын хувьд гэвэл 12 дугаар сар яхаарахгүй баярын сар. Хүүхдүүдтэй албан байгууллагын хамт олонныхан хүүхдүүдтэй гэл бэлэг сонгох хэрэг гардаг шүү дээ. Тэгээ болж өгвөл эрүүл бэлэг. Болж өгвөл эрүүл бие махбодд нь хэрэгтэй бэлэг танд бид санал болгох гэж байна. Тэр нь юу вэ гэхээр Чуда Монголын гаргаж байгаа 2 төрлийн бэлгийн багц байгаа. За бэлгийн багц 1, бэлгийн багц 2 21600 18800 төгрөгийн үнэтэй бэлгийн багцууд толтойнд гарсан байгаа. Та 10-ыг авах юм бол 1 бэлэг үнгүү гэсэн үг. Утасны дугаар нь 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар та бүхэн захиалж авахаас гадна за бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа гэдгийг дуулахад тунчиг их татаа байна. Баярлалаа Монголтай баярлалаа. За тэгээд мам докторийнхан бол ээж хүн гэр бүлийнхаа эрүүл мэндийн сайд нь юм аа. Та урьдчилан сэргийлээрэ гэдэг одоо юм багцуудыг гаргасан байгаа. Тэгээд ээж хүн ганцаараа хийхээс гадна сургууль цэцэрлэгтэй хүүхдүүд өдрийн их цагийг өнгөрүүлж байгаа учраас сургууль цэцэрлэг дээр нь бас энэ дархлаагийн дэмжих ажлыг багш нартайгаа хамтарч хийж байгаа. Тэгээд цэцэрлэгийн багц бол 8 төрлийн бүтээгдэхүүн нийт 11 одоо бүтээгдэхүүн байгаа. Энэчнээс ванны цэхмэлийг онцолмоор байна. Энийг хэрэгжилж үзсэн үнэхээр тасархаа юм байлээ. Нойргууд л нойр солигдох, дархлаа дэмжих, ханиад ханаалга, хамар битүү
дүүрэх. За тэгээ чонон хөрвөс тууралт гэсэн гих мэтийг тайвшруулах, гидсний дүүрэнгийг гаргах гэсэн зорилттой юм байлээ. Тэгээд жоохонтойгоо хамт хоёлаа хөлөөдөрж үзсэн л те авсныхаа дараа. Тэгсэн манай жоохон бол ерөөсөө 20 минут хөлөөдөрүүлээл орондоо ороод 5 минут болохгүй унтаад гисэн. Би нөгөөтгөнд нь зөрүүлж хөлөөдөрөөл гэдэг шиг те. Тэгээд бүр сайхан унтсан. Тэгэхээр нойр хөдөлт бол үнэхээр сайн. Тэгэхээр мэдээж бас дархлаа дэмжин. Тэгээд сургуулийн дархлааны суурь бол бас нойр байгаа шүү. Яг үнэн гэр бүлийн багц, насны багц те, өсвөр настай хүүхдийн багц гэдэг олон багцууд байгаа. 72 27 52 25 гэсэн утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мэдээж Мам доктор гэсэн пэйж утсыг дагаад бүр илүү нарийн мэдээллийг аваарай. Радиогийн 1-р студид сэтгүүлч Баясаа Заяа, найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг танд хүргэлээ. Бидэнтэй хамтдаа байсан эрхэм үзэгч сонсогч танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. 12 цагт. Манай Аленка сүүлд орж ирж штэ гайхалтай гэсэн. Баярлалаа. За ингээд өндөрлөлийн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл.